Сайн уу царилгуудаа. Би дахианы маханд амар их дуртай. Харин чи ямар вэ? Дахианы мах бол мэдээж хамгийн алдартай бөгөөд хамгийн амттай махад нэг тийм үү. Би жаахан бахта маш ховор тохиолдолд дахианы мах иддэг байсан. Учир нь хэвэл манай гэр бүл бүгдээрээ 5 шуум малын махыг иддэг. Дахианы мах бол нэх иддэг гэсэн үг л дээ. Гэтэ би том болж эхлээд дахианы маханд дуртай болж гисэн л дээ. Ялангуяа шаржигнур дахианд. Гэхдээ надад нэг асуудал байсан. Би хаанаас хамгийн амттай дахианы махыг олж идэх мэдэхгүй байсан гэсэн үг. Тийм учраас би Монголын хамгийн амттай дахианы газрыг болохоор шийдсэн. Надад тийм төлөвлөгөө байгаа. Супер төлөвлөгөө хийсэн би нэг. Супер төлөвлөгөө. Нэгдүгээр би өөрийнхөө хамгийн гоё гэж бодсон crispy chicken гардаг газруудаар орж дахиад авч идэж үзнэ. Хоёрдугаарт би орж идсэн газруудаас 1-5 одоор тэр өнгөлгөө өгнө. Гуравдугаарт би хамгийн шилдэг гэж бодсон crispy chicken зардаг газраа болохоор өөрийнхөө хамгийн шилдэг гэсэн шагналыг өгөх болно. Тэгээд гол ажилд орцгоё. Явцгаая. Одоо камерман хэрэгтэй. Төмөг шиг өртөөдлөө. Одоо жоох хүүтэн байна. Гэтэ одоо тэг өглөөд дөнгөж эхэлж чинь тэгээд лайк болон subscribe дарааг авах бол дараагаа битгий мартаарай. Тэгээд эхэлцгээе. Хамгийн ихний газар маань Gochu Chicken ямарч орж үзцгээе. За энийг болохоор маань найс надад айгу гоё газар гэж хэлсэн. Cap Chicken-ыг би амар гоё гэж боддог гэсэн. Энийг бүрэлдэхүүн гоё гэж хэлсэн. Тэгээд ямар тийш орж үзье. Гадаа хүүтэн гарыг хөлтлөө. Миний утсаасыг хөлтлөө. За тэгэхээр би одоо Gochu Chicken ирсэн байна. Эдний татаад үдэмж нь бол амар гоё. Интерьер нь амар гоё юм байна. За тэгэхээр энэ бол сөрөг сэтгэлийн цаг. Хамгийн эхлээд Мишелийн сэтгэл байна. Энд дээр болохоор нэг sweet chicken захиалцыг миний авсан chicken-ыг захиалсан чинь 50 минутын дараа ирсэн гэж байна. Тэгээ би одоогоор 5 минут ч мөлөж байна. Яриг байна. За тэгэхээр мэд дахин маань ирж эхлэе. Энэ бол тийм амар удсангүй хүнийг оролцоогоор 10 минут болсон баг. Looks nice. Таг намтлах мөч. Хамгийн чухал нь дахиад хамгийн шилдэг би дахиатай газрыг олох гэж байгаа. Тиймээс дахиад хамгийн чухал гэсэн үг. Nice, very nice. Гүрэнтэй. Миний бодсоос бол хамаагүй харин юм байна. Тэгээд бод харан чидэг багт баг цадж чинь. Өөрөө гоё юм. Тослог, чихэрлэг, халуун ногоотой, зөөлөн, гадна талан баг зэрэг шаржигнуур. Дуусгацгаая. No. Okay, that's my bad. 100% my bad. Sorry. Сүлдэн гац. Би чадна. Тиймээс гац чийж байна. Үнэхээр цадсан бол та. No. Би чадахгүй нэ. Танаас ихтэй. Би чадлаа guys. За окей guys. Би дөнгөсөө Gochu-гаас гарч ирлээ. Тэгээ ер нь бол айгу гоё амтлаа дахиатай байна. Нэг суултаад байна. Тэр нь юу вэ гэхээр айгу үнэтэй байна. Нэг дахиад минус авсан дахиад болохоор 17,500 гэжсэн. Тэгээд над чиг ямар ч мөнгө орлогогүй хүний хувьд бол баг боломжгүй дүн гэсэн үг. Ер нь бол техникли. Тэгээд сайхан байлаа. Тэгээд баг барсангүй тэгээд дараагийнхаа газар л явцгаая. Дараагийн газар маань юу авах вэ гэж та нар гайхаж байна уу? Би ч гайхаж байна. Ямар ч ийшээ явж байгаад одоо мэдээж бодсон газар байгаа хүн болгоны мэддэг газар энэ бол тийм ээ. Энэ бол за тэгэхээр дараагийн контест юм болохоор KFC байгаа мэдээж Монголын дахианы салбарын дэлхийн дахианы салбарын хамгийн том магнатуудын нэг болох KFC байгаа. Яа. Тэгээ орсондоо KFC-ээр орж үзцгээе. Тэгээд KFC бол хамгийн том өрсөлдөгчдийн нэг. Тэгээс хямдуудтай бла 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 бла. Ямар зөндөө юмнууд байгаа. Орж үзцгээе. Let's go. Let's go. KFC бүр амар дүр юм байна заяа. Тэр сайн Gochu Mochu гэж бүр хамаагүй дүр юм байна. 5 дахиад нэмэлт чахалсан гэсэн чинь 22 монголчин бүр амар үнэтэй. KFC-ийн review-ийг уншицгаая. Оюун хурал аюул зааны биснэр болохоор баг 20 минут цаг хүлээлгэсэн гинэ. Тэгээд заавал бэлэн мөнгөөр төлбөрөө хийх хэрэгтэй байсан гэд 2 од гэсэн байна. 2 од. За нэг миний цайлга ирлээ. Тэр 5 мөштэй. 2 нь халуун ногоотой, 3 нь халуун ногоогүй.
Энэ бол халуун ногоогүй мөчин байна. Тэгээд гаднад тийм айгу тослог. За та нар KFC амтыг мэдэн дээ те. Ер нь бол тослог тэгээд мөч болохоор хангалттай байна. Халуун ногоод нь ер нь юм уржин гадуутай юм шиг байна. Тэр халуун ногоод нь ялч бүр тийм амар гоё шүүслэг ярил гоё амтай байна. Гэтэ бас итгэх халуун байна. Тэгээ амар тийм шаржигнор байна. Даарч сонсч заяа. Тэн хамгийн сүүлийн халуун ногоогүй мах байна. Дахианы гоё юм шиг байна. Let's go. За, хоёр дахь газар руу орчих. Амжилттай чадлаа. Пицца хат бол бишээ. Бүр солиосын. KFC бол айгүй гоё байлаа. Гэхдээ том савлгаатай тэгээд яг жижигээр авах гэхээр бас айгүй үнэтэй байна. Давчсандаа би амжилттайгаар саяны 5 мөчийг ялан дийлж чадлаа. За өнөөдрийн үед ингээд ямар ч ясандаа дахианы амтлахаа ингээд боллоо. Тэгээд надад би жоохон хотод амраахгүй бол хотод маань гэцэдлээ. Тэгэхээр дараагийн газар маань бол та бүхний мэдих, заримынх нь мэдэхгүй шиш магадгүй. Тэр газар болох энэ газар байна. За guys тэгэхээр би дараагийнхын газар ирчлээ. Энэ ямар газар вэ гэхээр Cup Chicken байна. Cup Chicken. Тэгээ орж үзцгээе. Тэгэхээр бисээ хамгийн жижиг дахиад 8900-аар чихэрлэг дахиад спайсаа дахиад авсан. Энэ бол миний бас хамаагүй хямд үнэтэй бас аяг гоё юм байна. Мэд хабар бас хамаагүй хурд ирчлээ. Захиалаад нэг 5-10 минут бас өдрөл ирлээ. Та бүгд юм байна. Чихэрлэг ялан хоёр амар гоё зөгцсөн болохоор энэ бол супер. Тэгэхээр залуусаа Cup Chicken руу саяарлаа. Ингээ 3 дахь дахианы газар руу гарлаа. Тэгээ саяны газар бол дахиад амар гоёсэн. Дахиад яг нөгөө нэг KFC-ийн халуун дээр нэмдэг нэг Gochujang соустай. Тэгээ зөөлөн дахиад нийлүүлсэн юм шиг аяга гоё амттай лээ. Тэгээд явсан дараагийн газар одоо олцгоё. Тэгээс тэгэхээр хамгийн амттай дахиад олох маань үргэлжлэлээр байна. Тэгээд дараагийн ирсэн газар маань болохоор энэ Burger King байна. Тэгээд Burger King дээр нэг хөвчлэн бургер байдаг шүү дээ. Тэгээд яг дахиад байдаг бол сайн мэдхгүй. Гэтэ орсон ганц дахиад байдаг юм шиг байлаа. Яг KFC энэ шиг амар их биш. Явсандаа Burger King орж үзцгээе. Явсандаа би сая нэг 5 шиг нагас захиаллаа. Тэгээд та нар санаж байгаа бол би бүр энэ Burger King рүү бүр арай л их орж ирж байна те. Бараг 3 дахь орж ирж байна. Би баг энэ шиг бараг 3 дахь орж иж бичлэг хийж байна. Тэгээд тэр Burger King юм уу гоё л таа. Би дахиад ингэ үзэж үзчихаагүй. Burger-ийн чи 4 дахь орж ирж байгаа юм шүү дээ. Амар их орж ирсэн. Энд чинь 10 минут байгаад амар гоё vibe болж байна. Тэгээд нэг юм танил гэжтэй байгаа санагдаж байна. Энэ их миний хамгийн удаан хүлээж байгаа дахианы газар боллоо. Танилцуулгаас болоо. Нүдний каман нэлээ. Тэгээд өмччих юм байна. Ингэж чиг юм байна. Нөөс хамаагүй чиг юм. За яарсан хэмжээ бол чухал биш. Хамгийн гоё намтан чухал байх хэвээр. This is the first bite. Very nice.
Окей. Амтны бол ингээд дахин цээж мах учраас юм тослог нэг байхгүй зэ. Тэнгүүтээ амтар бол ер нь KFC-гийн дахиад юм шүү. Дахиад ер нь амар адилхан юм байна. Шаржигнууд нь бол бас баазрах шаржигнууд юм байна. Яг дууслаа. Нөө самтны бол нэг тиймэрхүү гоё юм гэхдээ. За тэгэхээр дуусгачлаа. За тэгээд дараагийн газар руу явцгаая. За тэгэхээр дараагийн газар маань бол G25 байна. Би яг гоё ингээд ярмаар байгаас энэ та нарт хаалт энэ бүр амар хүнтэй байна. Ийм хүнтэй хот би одоо яаж уултна камер тавьчихад ярих вэ тийм үстэй. Боломж үстэй. За guys. Би дахиад авчлаа. Энэ сая 5700 гэжсэн GS дээр явцсандаа иш тавьчих. Хамгийн сүүлийн үлцэн дахиасан. Үнэхээр янзтай амттай харагдчих байна. За let's go. Nice. Махтай амтлагчных намд илүү ууссан байна. Шажинуур хэсэг нь амар тийм амтлагчтай. Тэнд бас амар гоё зогсож байна. Дуслаа. Хамгийн шилдэг тодруулцгаая. Ингээд тэр кадр шилжлээ. За тэгэхээр энэ бол ялагчийг тодруулах үе шат. Тэгээ би энэ дэвтэр дээрээ бичсэн л дээ. Хамгийн сайнаас нь хамгийн муу хүртэл. Тэгээ би одоо яг ингээд дүнг зарлах гэж байна. За тэгэхээр хамгийн сүүлд 3 оттойгоор GS25. Дөрөвдүгээр 3.8 оттойгоор Burger King-ийн Chicken Nuggets. Гуравдугаар 4 оттойгоор KFC. Хоёрдугаар 4.5 оттойгоор Cup Chicken. Тэгэхээр ялагчаар ойлгомж болсон шүү дээ. 4.8 оттойгоор Gochu-гийн чихэрлэг дахиад одлоо. Тэгээд мэдээж бичлэгийн төсөл надад хэлэх зүйл байна. Тэрний юу гэхээр ингэж бичлэг их надад үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд энэ бүхнийг боломжтой болгож үзэж байгаа та бүхэнд бүр маш их баярлалаа. Тэгээд та бүхэн байгаагүй би бичлэг ус хийхгүйсэн. Тэгээд үзэлт байгаа учраас би бичлэг хийж байгаа. Тэгээд надад үнэхээр гоё байлаа. Үүнээс гадна болохоор нэг санах хэрэгтэй зүйл байгаа. Энэ болохоор одоо энэ бичлэгээр гарч байгаа шиг ингэж ер нь бол дахианы мах нэг дээр хийж болохгүй. Яагаад гэвэл дахианы мах шарсан цагт нөрөө их тослогтой учраас ер нь бол чиний ходоо дээр өвтгөх гэсэн үг шүү. Тэгэхээр 7 хоногт нэг идэхэд айвал гэсэн үг. Тэмээ. Бай. Юу юм марцсан гэж юу бичсэн лээ. Марцсан байх шүү. Нэр нь шагнал байгаа шүү дээ. Тэр өөх болно би. Таарч.